Улаанбаатар хоттой хамтран ажиллах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэж байна гэж хотын дарга бизнес эрхлэгчдийн өмнө хэллээ. Тэрээр Улаанбаатар худалдан авалт 2016 чулуу улсдыг нээж хэлсэн үгэндээ нийслэлд 100 тэрбум төгрөгийн их үүсвэр байгаа нь гэр хорооллын газар болохыг онцоллоо. Гэр хорооллын иргэдийн газраа барьцаалж эдийн засгийн харилцаанд орох боломжийг нээвэл 2040 он хүртэл Монголын эдийн засаг байнга өсөлттэй байна гэсэн тооцоо гарчээ. Гэтэл үүнийг зөв зохицуулж чадаагүй улмаас гэр хорооллын 86% нь ядууралд нэрвэгдэж байна гэж дүгнжээ. Газар хэмээх үнэт зүйлсийг гадаадын хөрөнгө оруулагчид олж харсан учраас Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад олон улсын банкуд Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдгийн байна. Тэгэхээр тэд нар бол юу хийж байгаа гэхээр зэрэг нэг л болцоо. Хувийн хэмшилтэйгээр түншилж ирэх. Хувийн хэмшилтэйгээр түншилж ирэх. Хоёр дахь тэр үр ашигтай төсөл байх ёстой. Гурав дахь нь мэдээж эхнийх нь ногоо хөгжил. Тэгээ үр ашигтай тэгээ хамгийн гол нь хувийн хэмшилтэйгээр түншилж ирэх. Тэрнээс хотоодоо бид нар ингэнэ гэж ирэх юм бол авахгүй хөгжил. Яа засаг захиргаа ингэж ирвэл харахгүй хөгжил гэдэг юм. Нийслэлийн харьяа байгууллагууд дүүргүүдээс 2016 онд нийт 847 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 530 бүтээн байгуулалт хийх санал ирүүлжээ. Эдгээрийг судалж үзээд энэ онд 426.9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг хийх боломжтой гэж үзсэн байна. Эдгээр бүтээн байгуулалтын 84 тэрбум төгрөгийг улсын төсвөөс 120 тэрбум төгрөгийг хөгжлийн банкнаас 18.9 тэрбум төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргах бол үлдсэн 203.5 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргахаар байна. Иргэний нийгмийг хөгжүүлэх ерөнхий бодлогыг бол идэвхтэй хэрэгжүүлж байгаа. За энэ бол хөрөнгө оруулалт нэг шаардж байгаа ажил биш. Өөрөөр хэлбэл иргэдийг хотоо удирдахад оролцдог иргэдийн итгэх санаачлагыг өнүүлсэн энэ ажлыг бол хийж байгаа. За мэдээж иргэдийнхаа ая тухтай эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах тэр нөхцөлийг бүрдүүлэх нь бол манай гол концепц. Бид нийгмийн салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийж байна. За мөн замын салбарт бол хөрөнгө оруулалт хийн. Дэд үтсийн салбарт хөрөнгө оруулалт хийнэ. За мэдээж байгаль орчныг хамгаалах, хотоо зүлэгжүүлэх, ногоон болгох, бод тарих ажилд бол нэлээд хөрөнгө оруулалтыг бол хийж байгаа. Эдгээр зорж төлөвлөсөн төслүүдийг хэрэгжүүлэхэд одоогийн байдлаар Азийн хөгжлийн банк гэр хорооллын дахин төлөвлөлтийн 280 сая Америк долларын төсөл болон нийтийн тээврийн шинжилгээний төсөлд 300 сая Америк долларын хөрөнгө оруулалт хийхээр байна. Мөн Европын хөрөнгө оруулалтын банк засгийн газраас баталгаа шаардлагагүйгээр Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт хийхээр болж байна. Имээлд Аргалантад байгуулах аж үйлдвэрийн шинэ паркийн 30 мянган шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж байгуулах хог дахин боловсруулах зэрэг төслүүдэд хөрөнгө оруулалт хийх боломжтой гэдгийг илэрхийлжээ. Улаанбаатарыг 2020-2030 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлалд худалдан авалтынхаа 30%-ийг ногоон худалдан авалтад шилжүүлэх зорилтын хүрээнд аль болох байгаль орчинд ээлжтэй технологи нэвтрүүлсэн аж ахуй нэгжүүдтэй түншлэх шаардлага тавьдаг болох нэ. Энэ асуудал энэ удаагийн чулуу уулзалтын бас нэг зорилго энэ чиглэлд аж ахуй нэгжүүдийн анхаарлыг хандуулахад оршилоо.